Дархуул аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах техникийн хяналтын үзлэг эхлэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Цэгдран тамгын газар татварын хэлтээс замын цагдаагийн засаг авто тээврийн төвөөс хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ингээд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29-2 авто тээврийн тухай хуулийн 7-р зүйл Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8-р зүйлийн 8-2 мөн авто замын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1-ийн 2 дахь заалт зам тээвэр барилга бот байгуулалтын сайдын 2010 оны 1-р сарын 12-ны өдрийн 06 дугаар тушаалаар батлагдсан тээврийн хэрэгслийг хэрэгслийн техникийн хяналтын үзлэг онцлогоо явуулах журмын 1 дахь хэсгийн 2 дахь заалтыг бол тус үндэслэн аймгийн засаг дарга А-доров 59 тоо захирамжийг бол гаргасан. 2016 онд бол аймгийн хэмжээнд нийт хамрагдуул зохих авто тээврийн үндэсний төвийн баазад бүртгэлтэй 17611 тээврийн хэрэгслээс бол 10684 тээврийн хэрэгслийг бол татварт хамруулан төсөвт бол 560.6 сая төгрөгийг төлөвлөсөн. За нийт 10684 тээврийн хэрэгслээс бол дах дугаартай 5407 автомашин, дар дугаартай 3956 автомашин, даа дугаартай 599 автомашин, дац дугаартай 34 тээврийн хэрэгсэл бол тусгай зорилтын хүнд машин, механизм, мотоцикл, мопед гээд 722 гээд нийт дүнгээр 17684 тээврийн хэрэгсэл бол хамрагдсан. За Дархуул аймагт бол нийслэлд ойрхон хүн ам ачаа тээвэр байнга зорчиж идэг урсгал бүхий суурин газар учраас за иргэд болон хуулийн этгээдийн дараа учирч болох аливаа торгуул шийдвэр урьдчилан сэргийлэх, төсвийн орлогын бүрдүүлэлтийг тасралгүй байдлыг хангах, татвар төлөгч татвараа бүрдүүлэн төлөх боломж хугацаагаар хангах үүднээс энэ жилээс эхлэн авто тээврийн хэрэгслийн дугаарыг бол дугаарын хязгаарлалтаар олгож байгаа. Явуулахаар хийгдэж байна. За 1.6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл 1 сар, за 2.7-гаар төгссөн тээврийн хэрэгсэл бол 2-р сар, 3.8-аар төгссөн тээврийн хэрэгсэл бол 3-р сар, 4.9-оор төгссөн тээврийн хэрэгсэл 4-р сар, 5-гээр төгссөн тээврийн хэрэгслүүд хураах ажлыг бол улсын дугаарын сүүлийн 4 оронгоор ангилж татвар төлөгч чирэглэгүй ачааллыг жигд зохион байгуулах үүднээс бол автовокзал буюу авто тээврийн үндэсний төвийн үйлчлэгээний нэгдсэн төв дээр бол тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, албан журмын даатгал, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үндэслэг онцлогоо хийх төлөвлөсөн зэгийг бол тогтмол ажиллуулж байгаа. За манай аймагт ажлын болон хувийн ажлын шугамар үзлэгийн үед удаан хугацаагаар зорчих эсвэл байрлах нөхцөл бол Монгол улсад ашиглагдж байгаа бүх улсын дугаар бүх тээврийн хэрэгсэл албан татвар төлбөрийг манай албан уг цэгээр бол хүлээн авч үйлчлэгийг үзүүлэн арга дэргэдэд программын бүртгэл шинжилгээг бол хийгдэж ажиллаж байгаамаа. Замын цагдаагийн албанаас тухайлбал улсын үзлэгт тооллогот хамрагдаагүй, техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30-2-оор иргэнийг хөдөлмөрийн үлсний доод хэмжээг тэнцэх 50% тэнцэх төгрөгөөр торгох. Аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн этгээдийг хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ тооцохоор замын хөдөлгөөний дүрмээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиараа зохицуулаад өгсөн байна гэсэн үг. Ингэхлээр үндсэндээ засаг даргын захирамжаар 5 сарын 31-ээс хойш аймгийн хэмжээр бус бүх тээврийн хэрэгслүүд улсын үзлэг тоолгонд хамрагдсан байна. Эсвэл улсын үзлэг тоолгонд хамрагдаагүй тэнцээгүй гэсэн энэ шалтгаануудаар яах юм бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг 30-2-оор арга хэмжээ тооцоод гудам замдаа хяналтаа тавиад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр иргэдэд анхааруулад хэлэхэд ялангуяа 1-ээс 1.6 за мөн 2.7-оор төгссөн тээврийн хэрэгслэр улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлөх, за цаашлаад улсын үзлэг тоолгонд амрах техникийн онцлогоонд бүрэн орцсон байхыг л бидний зүгээс шаардаж гудам замдаа хяналтаа тавьж ажиллах болно гэдгийг. Дархуул аймгийн хэмжээнд 21388 авто тээврийн хэрэгсэл Дархуул аймгийн авто тээврийн төвд хүндэлтэй байдаг. За 16 оны байдлаар 14100 авто тээврийн хэрэгсэл
онцлогоо үзлэгт орсон байгаа. Эндээс 637 автотээврийн хэрэгсэл онцлогоонд тэнцээгүй. За автотехник тээврийн хэрэгсэл эзэмшдэг аж ахуйн нэгж болон иргэд маань автотээврийнхаа хэрэгслийг онцлогоо үзлэгт оруулахдаа юунд нь анхаарах вэ гэвэл бүрэн бүтэн байдал болон тойл шил тэгээд утаа ялгаруулж байгаа байдал тэнхлэг тохиргоо тоормс гэх мэтлэн зүйлүүд дээр бол зарим нэгэн тээврийн хэрэгсэл бол тэнцэхгүй байдалтай онцлогоо дарагдахгүй байгаа.